1954 оны жавартай бүрхэг нэг өдөр Америкийн нэгдсэн улсын маршал Теди Даниэлс хөлөг онгоцон дээр бие нь нилээн тавгүрхсэн байдалтай явж байхаа маньхан уугийн уснасаа хэмгэгтэй бөгөөд онгоцны тавцан дээр түүний шин амтрагч Чак зогсож байлаа. Тэд Ашклиф хэмээх арлыг зорж байгаа бөгөөд тэр арал дээр Америкийн хамгийн аюултай онц хүнд гэмтрэг үйлдсэн сэтгцийн өвчтөе хоригдлуудыг хордог юм байна. Энэ арал дээр бууж ирмэгцэл нэг тийм ёозгүй хурдан буцмаар мэдрэмж төрөх ба Ашклифийн шорон шиг байгууламжуудыг тойруулан битүү цахилгаантай утас татаж булан тохоо бүртэн буутаа харуулууд байдаг нь цаанаа нэг учиртай. Манай хоёр шоронгийн хашааны үдэнд ирэх үед тентгийн харгалзагч нар буугаа суулгахад бэлэн байдалтай байсан нь Тэдид их л хажин санагдсан ч юм бодсонгүй. Манай хоёрыг шоронгийн харгалзагчийн ахлах Макферсон хүлээн авч уулзаад та хоёр буугаа хураалгаарай гэж авч гинэ. Тэдийг инээд нь үрж залуу минь би Америкийн нэгдсэн улсын маршал хүн байна. Бид хаанч буугаа авч явах хэрэгтэй шүү гэж тайлбарсан боловч нөгөөх нь ойлгохгүй байсан тул ямар маргалдаад байлтай нэвш буугаа хураалгах ба Чак буугаа суглахдаа анхудаа буунд хурж байгаа юм шиг учраа болохгүй байсныг хараад ямар нөхөртөгөө хүрээд ирвэ гэж дотроо бодоод өнгөрлөө. Макферсон тэр хоёрыг дагуулад барилга байгууламжуудыг танилцуулах бөгөөд А тасагт эрэгтэйчүүд, Б дэмэгтэйчүүд харин тэр цаана байх С тасагт энд байгаа хамгийн засрашгүй хүн тэрэгтнүүд байгаа тухай тайлбарлаж тийш ормоор байвал зөвшөөрөл авах хэрэгтэйг сануулж байна. За ингэж яваад Ашклифийн эмнэлгийн дарга доктор Кевли тэднийг өгтөж аваад эдний эмнэлгээс нэг бүсгүй ор мөргөө алга болсон тул олж өгөхийг тэднээс хүсдэг. Тэр эмэгтэйг Рэйчел Солонда гэх бөгөөд 3 хүүхдээ живүүлж алсан ноцтой гэмтэрхтэн юм байна. Рэйчел өчигдөр шөнө хаалга цонхон дүгжээтэй харуул хамгаалалттай бие тасгийн өрөөнөөс ямар ч уул мөргөө алга болцсон юм гинэ. Манай хоёр ч тэр дөрөв Рэйчлийн алга болсон өрөөнд очин шалгахад гутлан лав байна. Тэгэхээр бүсгүй хөл нүцгэн орсон байна гэсэн үг. Өөр нэг их онцгийн зүйл харагдаагүй ч манай Теди маань гярхан юм болохоор шалны булангаас нэг бичиг олоод хартал 67-х нь хин юм бэ гэсэн үл мэдэгдэх зүйл бичсэн байв. Хаалга цонхон дүгжээтэй байсан бол хайшаа орсон байх уу? Агаар цонхорох уу? Гэж гайхсан манай хоёр тэр хаваар нилээ яван нөхцөл байдлыг харж байгаад Рэйчлийн бичиг баримттай танилцъя. Гэтэл доктор Кавли өвчтнүүдийнхаа бичиг баримтыг хамаагүй үзүүлж болдоггүй юм гэд халгаадгүй шүү. Гэхдээ өвчтнээ алдсан хэн билээ дээ? Туслах гэж байхад нэг л сонирн байна да гэж Теди дотроо бодоод манай хоёр үргэлжлүүлэн тэр хавийн хавцал ирэмгүүдийг шалган явсан ч сэжигтэй зүйл харагдаагүйгээс гадна Макферсон хэлж байна. Хөл нүцгэн ийшээ гүйсэн бол тэнд битүү хортой цэцэг ургасан байгаа. Дороо л хэрвээ амиа орлоо далаар үсэрсэн бол маргааш өглөө гэхтэл цогцсон хадан цохор угаагдаад гараад ирэх байсан. Ийшээ ирсэн байх ямар ч боломжгүй гэж авч байна. За тэгээд манай хоёр тухайн өдөр ээлжинд гарч байсан эмч сувлэгч юу байдیں۔ Бүгдийг цуглуулж байгаад байцаал давж эхлэх үеэр тухайн өдөр өвчтнүүдийг манж байсан сувлэгч залуу 0 орох гээд ажлын байраа нэлээд удаан орхин явсныг олж мэдлээ. Түүгээр зогсохгүй. Рэйчелд имчилгээ хийдэг түүнийг маш сайн мэдэх юм чинь Рэйчел алга болсны маргааш нь ээлжийн амралтаа аваад арлаас явцсан гэдгийг олж мэдээд манай хүн бохимдаал явчихна. Энд нэг л сэжигтэй зүйл байгаад байгааг Теди маршал хүний зүн совнгоор мэдэрч байлаа. Оройн доктор Кавлигийн өрөөлөө явж ороод Рэйчлийн бичиг баримтыг гаргаж өг гэж дахин нэгсэн боловч өвчтний түүх бол хувийн нууц. Хэдий та маршалч бид хуйлаад авах ёстой гэд үнэхээр өгөхгүй нэ. Тэр шөнө Теди Рэйчлийн үлдээсэн бичгийг хараад 67-х нь хин бэ гэж яг юу гэсэн утгатай болов гэд 9 жороор л бодож үтсэн ч ямар ч гаргалгаа байсангүй. Тэр Чак тандаж чи анзаарсан биз дээ. Рэйчлийн бичиг баримтыг ердөөсөө үзүүлэхгүй байгаагаас гадна намайг дөхөд очих үед эмч сувлэгч гэдэл бүгд л биеэрээ дайгаад илээ. Эднэр яалтчгүй нэг юм нуугаад байна. Рэйчел ганцаараа оргоогүй. Энэ дотроос хэн нэгэн тусалсан байна. Ард нь юу ч нуугдж байж магад гэж хэлэх ба гадаа нэлээд усан бороотой байсан учраас манай хүний уснаас айх эмгэг нь хөдлөөд толгоо нэргэж байгаад унтаад өгнө. За ингээд сайхан зүудэлж гарнаа. Теди дэлхийн 20 дугаар дайнд яваад ирсний дараа түүний эхнэр $9 байшинтай шатан хорвог орхисон бөгөөд энэ зүгээр санаандгүй гал байгаагүй. Эндрю Блайдис гэх нүрээрээ дүрэн сорвтой этгээд албаар тэднийд гал тавьж эхнэрийг нь хөнөөсөн байгаа юм. За ингээд хөлс баасандаа утгалтсан мөглөөс ирээд тэр дөрөө доктор Кавли дээр очин бид хоёр танаа С тасагт хэвддэг хүнд өвчтнүүдтэй чинь уулзмаар байна гэсэн хүсэл тавихад доктор Кавли дуртай дургүй нэг юм зөвшөөрлөө. Доктор Кавли Тедигийн гэрчүүдтэй ярьж хэргийн зангилааг олох гээд хижээж байгаа занг нь үнэлэх ба мань хүн ч гэсэн сэтгцийн өвчтнүүдтэйгээ маш сайн ярилцаж имийг нь тасралтгүй өгвөл сайн үр дүн үзүүл нэгдэг байр сууринд бат зогсдог тухайгаа хэлдэг. Тухайн үед үнэхээр сэтгцийн том асуудалтай нөхдүүдийг хүчээр лоботоми гээд тархинд нь хурцэртэй багж оруулж байгаад их тархийг нь сэтгэл хөдлөл уур уцаартай холбосон хэсгээс нь тасалчдаг нэг төрлийн хагалгааг Америк даяар хийдэг байж л дээ. За ингээд манай хоёр Питер Брин гээд гэмгүй царайтай энэ залуугаас тодруулга авч эхлэх ба энэ нөхөр аавынхаа нууц хамрын нүрийг авахмгүй батал нь зэрэмдгэлж алсан юм гинэ.
Энэ нөхөр бүр нэлээд сэтгцийн асуудалтай бололтой. Ямар ч хамаа намаагүй хэрэгцээгүй зүйл ярин манай хоёрын цагийг үрээд байсан тул Тэдигийн төвчээр алдран цаасан дээр маш чангаар чахруулан сараачиж эхлэхэд мэн залуу үнээс нь аймэж байсан ч Тэди түн рүү довтолж бараг зохиод авах нь яв. Чак байсан тулдаа л мань хүнийг зогсоолоо. За ингээд дараагийн өвчтөн хадагтай Карлос гээд нэлээд нүдэн дулаахаа хичээс тодруулга авахар болох ба. Энийг ч нөхрөө сүгтээ даасан тухайга инээгээд ярьж байгаагаас харахад энд хүнийг гаднаас нь дүгнж болохгүй гэдэг үг ямар үнэн гэдгийг ойлгохоор игч Рэйчлийн талаар мэддгээл хэлэх ба. Нэлээд сэтгцийн асуудалтай бүсгүй байсан. Хүүхдүүд нь одоо хүртэл амьд байгаа гэж итгэж хийм хард юм шиг байлээ. Бүр хүүхдүүдтэй хоол хийж өгнө энэ төр гэсэн явж байгааг нь харсан. Гэж хэлснээр Чак тандаад та надад усыг өгөхгүй юу? Гэд бос хооронд нь гяс Тэдигийн дэвтрийг авснаа. Зүхт гэд бичээд өгчдیں۔ Дөрсөлгдөж манай хоёр усан борооноор ойр орчмыг самнан Рэйчлийн уул мөрийг гаргач гээл их л хичээж байлаа. Манай бүр усны эмгэгтэйгэж марцсан уу яасан тоосон ч юм байхгүй. Чактай сайхан ярилцсан залхаж байна. Тэдигийн ихнэрийг хөнөөсөн Андрю Блейдис гээд тэр ярахчин энд хоригдож байгаа гэж манай хүн таньдаг маршлаасаа сонссон гинэ. Түүний таамаглаж байгаагаар Си тасгтал хоригдож байгаа бах гэж Чак тэлээд явж байтал бороо улам ширүүн асгаж салхи хүчтэй шуураад байсан тул ойрхон байсан балгасанд ороод хэсэгтээ хорогдохоор болдог. Салхи намдах шинжгүй байсан тул манай хоёр хоорондоо нэлээд л олон зүйлсийг ярилцаж эхлэх ба. Тэди өөрийнх нь цээжинд бугалсан аимшигтай дурсамжуудаа Чактай уулздаг. Мань хүн 2 дугаар дайны үед Германы хорих лагерт очиход хүмүүсийн цогцсыг уулаваа шиг овоолоод хайцсан. Америкуудад баригдсан Герман цэргүүдийг энэ хэд буудан хөнөөж өргсөн нь түүнд маш их траума өгч хэдий зэрэгээс салгацсан ч PTSD гээд дайны дараах трауматай болж байнга л шүн хартад сэрэн толгой тархин өвдөж эхэлсэн бөгөөд манай хүн архиухгүй л энэ бүхэн толгоонд нь бодогдоод нэлээд хэцүүхэн байсан тухайгаа дурсдаг. За тэгээд манай хүн энэ арал дээр зөвхөн Рэйчлийг хайх гэж ирээгүй. Харин ихнэрийг нь хөнөөсөн Андрю Блейдсийг олж уулзаад хувийн тооцоо бодно гэж хэлэх ба энэ арал өвчтнүүд дээрээ туршилт хийж ямар ч өвдөлт сэтгэл хөдлөлгүй цэргүүдийг гаргаж аваад дайнд явуулдаг тухай нэлээд ойрын танилаасаа сонсч байснаа хэлээд магадгүй Рэйчлийг ч бас тийм туршилтанд оруулсан байж магад гэж хардаж байгаа юм байна л да. Энэ үед Чак ч бас өөрийн тамгаа хуваалцаж ер нь Рэйчл яг алга болоогүй байвал яах вэ? Энэ хэд бит хоёрыг ажиглаад өөрсдийнхөө туршилтанд оруулах гээд байгаа юм биш үү? Энтергээд яг эд ярилцаж байтал харуулын дарга Макферсон манай хоёрыг хайгаад иржээ. Та хоёр чинь хар шурганаар хэл сурагчгүй хайдчва. Гэд манай хоёрыг машиндаа суулган буцаад эмнэлэгдээр ирдэг. Эмнэлэгдээр ирмэгцээ манай хоёр доктор Каплигийн өрөөлөө яваад ортол баахан хүмүүстэй хурал хийж байгаа мó да. Манай хүн яриаг нь тасалж ороод танаа 67 дахь өвчтөн чинь хийн? Алив үннээлэдэх. Гэхэд доктор Капли манай энэ тасагт 67 дахь өвчтөн гэж байхгүй штэ. Та юугаа яриад байгаа юм бэ? Тэрнээс гадна та нарын ажил дууссан. Бид Рэйчел Соландаг олчихсон гэж авд юм да. Манай үрч бүр гайхал явж байгаа юм чин. Рэйчлийг олсон гинэ. Хаанаас? Яаж? Гэтэл манай ажилчид түүнийг хавцлын ирмэг дээр сууж байхад нь олсон гэсэн. Нарийн ширээнийг нь та өөрөө уулзаад асуухгүй дөө. Гэд Рэйчлийн өрөөлөө оруултал нэрээ ирсэн юу ч болоогүй юм шиг сууж байдаг шүү. Рэйчел чи уржигдэр яаж өрөөнөөсөө орхсон? Чамд хэн тусалсан? Гэж асуухад нөгөө Рэйчел чинь ойлгосон ч юм байхгүй. Би хүүхдүүдтэй маш их хайртай. Би тэдэнтэй хайртай. Тэд маань өглөө сургуультай явсан онгор минь. Чи юу итмээр байна? Их зэрэгээр манай Тэдийг нөхөртөөгөө л андуураад ах шиг байна да. Тэгснэ гинэт зангаа ургаж чи юм уу алуурчин? Чи миний 3 хүүхдийг алаа үсттэй. Гих зэрэгээр орж хашгичин галзуурж эхлэхэд эмнэлгийн ажилтнууд бүсгүйг Тэдээс холдуулан дарж авлаа ашгүй. Рэйчелтэй ярилцаад ямар ч нэмэргүй учраа манай хоёр буцаад доктор Каплигийн өрөөлөө орж яг хаанаас яаж олсон гинэ? Гэд дахин ярилцаж байх үед гадаа хүчтэй буруу асгаад манай өвний толгой ажиж хахад асар хүчтэй өвдөн хамаг толгой нь самуураад эхлэх үед доктор Капли түүнд толгойн юм өгөхөд манай хүн эмийг угаад овоо биеийн тавирж нэг мэтгэд унтаад өгсөн байв. Түүний зүүдэнд саяны Рэйчел гарч ирэх ба манай хүн нэг охиных нь цогцыг тэрвэрсэн байж ах юм. Гэтэл нууранд түүний 2 хүүхдийн цогц хэдийн их хөвж буй аимшигтай дүр зураг харагдаж байтал ашгүй нэг сэрлээ. Гэтэл гаднаас талигаа чихнэр нь ороод ирж шүү. Манай хүн чихнэрээ тэрвэрж аваад хайртай дуртай айлан юу болоод байгааг асуудал сайн сонс. Андрю Блейдис Си тасагт байгаа шүү. Чи түүнийг болоод миний өшөөг заавал аваарай. Гэд ярьж байтал аянга цохиод манай хүн энэ удаад жинхнээсээ зүуднээсээ сэрдэг. Чакч түүнд нэг тамхи татуулаад өчигдөр оройны шурганаас болоод энтхийн тог тасарч Си тасгийн автомат хаалга гажигдах үеэр нэг галзуу нөхөр оргочиж гинэ. Эсэн мэдээг дуулгана. Манай хоёр газгшаа гараа хартал ер нь лентэндгүй шурганаар сүйтсэн эсгүүдийг дахин босгоод бибинийгээ анхаарах сөхөөг байсан учраас манай хүн энэ боломжийг ашиглан Си тасаг руу орохоор шийддэг. Харгалзагчдын нүдийг хариулж байгаад Си тасгийн дотогшоо ортол нийлээ харах уу. Ялтчгүй эвгүй гаруудыг хордог гэдэг нь л.
Гэтэл нэг халзан нөхөр гүйж өнгөрөхөд Теди энэ Андрю Лейдис байж магад. Гээ араас нь гүйж очиод хоолойг нь боогоод яг алхна. Гэтэл энэ нь Андрю Лейдис биш гэмгүй нэг хоригдлол байж л дээ. Чак ашиг өрснээр түүнийг салгаан аваад явах ба Тед үргэлжлүүлэн Лейдисийг хайж байх үед шоронгийн нэг харахуу булангаас манай үнийг дуудаад эхэллээ. Чи Андрю Лейдис мөн үү? Гэд өөртөө хартал нүүр нүдгүй хурж нэцэрсэн нэг залуу манай үн рүү дайрж Андрю Лейдис мөн үү гинэ? Муу новш минь. Чи түрүү 7 хоногт намайг нохоо шиг зодож ийм болгоо үстэй. Гэд эхэлдэм да. Тэгснэ. Чи өөрийгөө энд мөрлөг хийхээр ирсэн гэж бодож байна уу? Үгүй дээ. Чи зүгээр л энд жүжигчилсэн тоглолтод оролцож байна. Чиний тэр хамтрагч чинь энэ бүхэнд холбоотой. Итгэхгүй бол гэрэл цамхаг руу очиж үзэлтэй. Гэж хэлэх үед манай хүн бүр үнэхээр цочирдож сонссондоо ч итгэсэнгүй байж байтал дахиад хин юм харж эхлэх ба түүний ихнэр өөрт нь хандаж Андрю Лейдисийг заавал олж өшөөг авах ёстой шүү. Гэж хэлэх үед нөгөө алзаагч нь чи яасан? Дахиад ихнэрээ хараад байна уу? Чи талигач ихнэрээ наад тархинаас авч явахгүй бол хизээж үнэнтэй нүүр тулж чадахгүй. Гэж аль хизээний Тедийг таньдаг хүн шиг л айшилж байлаа. Манай хүн сая болж өнгөрсөн зүйлсийг тунгаах гээд ядаа байж байтал Чак гарч ирээд шоронгийн тог буцаад ирсэн байна. Нөгөө Макферсон ч энэ хаваар яваад байна шүү. Хурдан арилцгаая. Гэж хэлээд манай хүнийг аваад Ситаскаас яараа олддог. Теди маань энэ арал дээр хүний тархийг янзалж оюун ухааныг нь самруулдаг туршилт явагддаг юм байна. Гэдэгт бараг бат итгэсэн байгаа учраас гэрэл цамхаг руу очиж үзье. Гисээр угаад Чакийг дагуулад баахан модон дундуур явж байсан ч хавцлын ирмэг дээр тулж очиод зогслоо. Энэ үед Чак Теди хоёулаа буцаад байрлуугаа явъя. Тэр гэрэл цамхаг дээр очиж юугаа их гээд байгаа юм бэ? Тэнд угаасаа юу ч байхгүй штэ. Гэхэд Теди мэдээж түүний үгэнд орохгүй. Угаасаа Чакийг ч бас энэ бүх зүйлд холбоотой гэж бодож байгаа штэ. Чи хаанаас ирсэн гэлээ? Гэж Тед асуухад Чак би Сиэтлоос ирсэн. Гэхэд манай хүн хоёулаа хамгийн анх хөлөг онгоцон дээр уулзахад чи өөрийгөө Портландаас ирсэн гэж байсан да. Гэж хэлээд түүнд итгэх итгэл нь улам бүрл нуруу унлаа. Би навцлаар буугаад гэрэл цамхаг дээр очино. Гэд эрг артал Чак байдгүй шүү. Энэ одоо хайчва. Гэтэр аваар нилээн хайж хавцлын ирмэг рүү хартал Чак аль хэдийн хавцлаас унаад өвчгсөн аимшигтай дүр зураг харагддаг. За ингээд одоо нэгэн чийдсэн байгаа Теди маань өндөр хавцлаас маш болгоомжтой хөлөө зөөн бууж эхлэх ба хавцлын хамгийн дор шахуу өртөл нэг агуу bay шүү. Гэтэл яасан гэж дотор нь дунд дэргэм насны нэг бүсгүй амьдминд мэлтигээд сууж байдیں۔ Манай хоёрч бие хараад шок. Тед газраас чулуу авч марин бүсгүй утгаа барин өөрсдийгөө хамгаалж эхлэх ба хил хамаараа уучраа болохоор л болж явах шиг байна. Тед өөрийгөө Рэйчел Солондог хахаар энд ирсэн Маршал гэдгийг л танилцуулахад бүсгүн царай нэг сонирн болсноо. Чиний хагаад байгаа Рэйчел чинь би байна. Тэр эмнэлэгт байгаа Рэйчел чинь зүгээр эмнэлгийн ажилтан миний дүрд орж жүжиглсэн байна. Гэж хэлээд манай үний амийг ангаалгаад хайчноо. Рэйчел энэ арал дээр анхаа совлогч хийдэг байсан ч нэг л мэдхэд тэдний тархины төршилтөнд орох өвчтөн болчихсон байснаа хэлэх ба. Тэдэнд баригдахгүй тулд зүхтаад өдийг хүртэл энэ агууд оргонж байгаагаа хэлдэг. Тэд үнэхээр аимшигтай хүмүүс. Чи маршалч бай, эмчч бай, юу ч бай хамаагүй. Тэд хүсгэл юм бол чи тэдний туршилтын золиос болох л болно. Тэд нэр цай, хоол, арх тамхиар чамайг шахаж байгаа үз. Бүгдэнд нь хүний оюун санааг мансууруулах бодис хийсэн байдیں۔ Байн толгойч нь өвдөд байсан уу? Хэрвээ тийм бол тэдний хоол цайг их сайн зусалжтэй. Гэж хэлээд энэ шоронгийн удирдлагууд хүмүүсийн тархинд хагалгаа хийгээд ямар ч өвчин мэдрэхгүй, сэтгэл хөдлөлгүй цэргүүд бэлдэн дайнд явуулж орлого олдог тухай альх ба чи энэ арал дээр нэг л ирсэн бол хизээж буцаж чадахгүй. Гэж хэлэхэд манай хүн бүр сандраал явчихна. Рэйчел, миний туслах Чак гэж залуу байгаа. Гэдэлтэл Маршла, танд ямар ч туслах, ямар ч найз байхгүй. Энд байгаа бүх хүн таны дайсан. Хэнд ч битгий итэг. Та гэрэл цамхаг руу явж байна гэсэн байхаа. Өөрөө очиод үз. Тэнд тэднэр бүх тархины агалгаануудаа хийдэг юм. Гэж хэлснээр манай хүний сэжгэлж байсан бүх таамгууд батлагдаа явчлаа шүү. Та надтай хамт зогтохгүй мө? Удахгүй хөлөг онгоц ирнэ штэ. Гэж хэлэхэд Рэйчел, Маршла хэнд ч битгий итэг. Зогтмаар байвал амиа удаад ганцаараа л зогт. Гэж хэлэхэд Теди юун Андрю Лейдис, юун гэрэл цамхаг. Энэ арлаас амьд мэд байгаа дээрээ явах минь. Гэж шийдээд буцаад хавцлын өдөө авираа гартал нэг харуул ирсэн хүлээж шүү. Манай хүнийг машиндаа суулгаад эмнэлгийн байранд буцсан ирдэг. Энэ үед доктор Кавли түүнийг хүлээн авч уулзаад Маршла, та чинь хайчваа. Би таныг ирж хагаад бөө ирэл сурал боллоо. Тамхи татах уу? Гэд өгтөл манай хүн мэдээж татахгүй. Теди түүнд хандаж манай хамтрагч Чак бит хоёрын энд ирсэн ажил дууссан болохоор бит хоёр маргааштай буцъя да. Гэт хэлтэл нөгөөх нь нэг тавнаар юу хамтрагч үлээ? Маршла, та энэ дэрхтээ ганцаараа ирсэн шүү дээ. Гэж авд юм да. За энэ үед манай хүний дотрын сонирн болж түүнтэй маргахыг хүссэнгүү. Хэлснээр нь эвтэйхэн байж байгаад энэ хараал ицсэн арлаас зүхтахын хүслэн болж байв. Доктор Калви үргэлжлүүлэн та эндээс явмаар байна гэлөө. Гэхдээ маргаашнаас эхлээд асрэг далайн шуургатай. Эндхийн зав хаашаа ч хөдлөхгүй байхад
Миний хэлснийг ойлгож байгаа биз дээ? Гэж асуухад Тэдигийн хамаг хүүтэн үлсэн цуцсан хил ам нээдрээд "Тийм ээ. Бүх зүйлийг ойлгож байна" гэж хэлээд өрөөлөгөө буцна. Энэхэд одоо бүр намайг энд үлдээх гээд шийдсэн байна л да. Эртхэн эндээс зугтаж байж л амьд гарах юм байна гэж бодсон Тэди тэр оройноо харгалзагчдын нүдийг эвтэйхэн хариулж байгаад яг байрнаасаа гарах гэж байтал тентгийн нэг эмчтэй таарчнаа. Манай үнийг харснаа. "Маршла, та хааныг тийшээ явах нь уу?" Гиснээ карманаасаа унтуулдаг тариагаа яг сувлах гэж байхад нь манай хүн барьж аваад тэр тариаг нь өөртөө тариад тэндээс хар хурдаараа зүхтан гардаг. Ингээ нэлен гүйж нэг байшингийн гадаа очтол билээхэн машин байж шүү. Тэгэхээр нь энийг унаад хөлөг онгоцны тавцан руу хөдлөх гэж байтал эхнэрийнхэн дүрс дахин нүдэнд нь харагдаж эхлэх ба чи зогтож болохгүй штэ. Харин тэр гэрэл замаг руу очиод яргалуулж зовж байгаа хүмүүсийг аварч чөлөөлөх ёстой гэж шивнээдээс учраас манай хүн зугтахаа болж гэрэл замаг руу очин бүхнийг дуусгахаар шийддэг. За ингээд гүйж хавцлын ирмэгт ирээд далайн асар хүүтэн усанд сэлийн явсаар гэрэл замаг дээр ирээд тэнд байсан нэг харгалзагчийг намцогч унгаад бууг наваад энэ нөхдүүдийн хамаг бузар бүхнээ идэг тэр аимшигт гэрэл замхаг руу яваал хортол юу ч байсангүй. Дээшээ өгсөн шатаар нь човж үзлээ. Энд түүний төсөөлсөн шиг ямар ч хагалгааны өрөө мис заслын багж эмчнэрч байсангүй. Юу болоод байна гэж гайхсан манай хүн улам дээшээ матсаар орой дээр нь ирэхэд нэг өрөө байна шүү. За энд л тэр хагалгаагаа яг хийдэг бах. Гээл хаалгын өшгөлөө ортол доктор Калви сууж байна. Тэгснэ наад буучин сумгүй. Алив тавьшир наашаа суу гэж хэлэхэд манай хүн би та нарыг юу идгийг мэднэ. Та нар хүний тархин дагалгаа хийж цэргүүд бэлддэг үстэй. Яасан? Намайг ийшээ ирнэгээд хамаг баг төхөөрөмжүүдээ зөөцсөн юм уу? Гэхэд доктор Калви маш тайвнаар чиний өвчин улам хүндэрсэн бололтой. Алив наашаа суу. Хоёулаа сайн ярилцъя. Тэди чи манай эмнэлгийн 67 дахь өвчтөн. 2 жилийн өмнө манай эмнэлэгт ирсэн шүү дээ. Эхнэр чинь хүн төлбөрийн сэтгцийн өвчтөй байсан ч тоогоогүй. Харин нэг л өдөр ажлаа дараад ирэхэд чинь чиний эхнэр 3 хүүхдийн чинь цөөрөмж живүүлээд алдсан байсан. Эхнэрийнхээ хэлсэн үйлдэл дуурсан чи эхнэрээ өөрийн гараар хөнөөсөн шүү дээ. Хэрвээ надад итгэхгүй бол энийг унш. Гэд нэг цаас өгтөл Америкийн төв эмнэлгийн тушаал байна шүү. Америкийн нэгдсэн улсын маршал Эдвард эхнэрээ хөнөөсөн ялтайч сэтгцийн хувьд эрүүл бус хийсэн эргээ хүлээхгүй байгаа тул Ашклифийн эмнэлэгт шилжүүлж байна гэж бичсэн байхыг хараад манай хүн бүр шок. Энэ худлаа. Та нар намайг энд хорих гээд их сайн жүжиглж байна. Тэгвэл миний амтрагч яахын Чакийг ч бас та нар ингэсэн үү? Гэхэд гаднаас Чак ороод ирд юм да. Чакийн жинхэнэр нь доктор Шейн бөгөөд манай хүнийг хариуцсан ерөнхий эмчин юм гинэ. Өөрийн хэдэн өдөр арал дээр босон бүх зүйлсийг доктор Калви, доктор Шейн хоёр хамтран зохион байгуулсан байж. Тэд энд өвчтөн болж ирсэн цагаас хойш хамгийн хурц ааш хариншинтай байсгийгээл бусад өвчтнүүдийг зодож хэрцгий зан гаргадаг байсан бөгөөд эхнэрээ алж хүүхдүүдэд алдсан өвөг гашууга хүлэн зөвшөөрөхгүй тул Андрю Лейцгээ далуурчныг оюун санаанаасаа зохиож түүнийгээ ирж хайж эмчнэрийн нервийг бардаг байсан юм байна л да. Тийм болохоор энэ эмнэлгийн удирдлагууд хуралдаад Тэдийг эцсийн арга хэмжээ болох тархины лоботомийн хагалгаанд оруулах гээд байсан ч доктор Калви тэднийг ятгаж маршлын дүрд нь буцаан оруулж өнгөрсөн амьдралыг нь сануулж чадвал Тэдийг бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч сэтгцийн асуудлаа даван дилж чадна гэдэгт найдаж л дээ. Энэ бүхнийг сонссон Тэд үнэхээр биеийн дийлсэнгүү. Тэр дөрөө ухаан алдаад унаад өгнө. Ингээд нэг сэртэл нөгөө хоёр чинь орных нь хажууд сууж байна. Манай хүн өнгөрсөн амьдралаа санаж өөрийнхөө хэн гэдгийг ойлгосон тухайгаа хэлтэл доктор Калвич баярлж "За болж байна Тэди. Чиний оюун санаа буцаас эргэж байгаа нь сайн эрг. Уул нь жилийн өмнө чи яг одоогийнх шигэ эдгэж эхэлж байсан ч гинтэл зангаа ургаж өвчин чинь хөдлөөд эхэлсэн" гэж хэлэх бат чи одоо буцаад дахиад жоохон өвдөөд хий димирээд эхлэвэл манай эмнэлгийн захиргаа айнуудад ямар ч боломж олохгүй шууд л тархины хагалгаа хийж орхин шүү гэж хэлээд гаж бодлоо. Удалгүй Тэдийг салхилах гээд гартал түүний амтрагч бишээ түүний эмч доктор Шейн хажууд нь ирж суугаад "За ямар хүн байна да" гээд тамхилж байтал манай хүн "Чак, хамтрагч минь. Хоёулаа энэ хараал идсэн арлаас зүхтнаа. Энд утгал юм бол хоёулаа алуулах байх шүү" гээд яриад эхлэх үед доктор Шейн түүнийг идгээгүй байна гэдгийг ойлгон эмч нартаа хандан түүнийг тархины хагалгаанд оруулахаар болдог. Эмчнэр түүнийг хагалгааны өрөөлөө авч явахын өмнө Тэд "Мангас чигээрээ үлдэхгүй эсвэл сайн үн чигээрээ өгөх үү? Би лав сайн үн чигээрээ өгмөр байна" гэж хэлэхэд доктор Шейн шоконд ороод явчихна. Яагад гэвэл Тэд бүх хийсэн зүйлсээ санаж оюун санаа нь эргэн ирсэн байгаа байхгүй юу? Гэвч тэр 3 хүүхдээ алдаж эхнэрээ өөрийн гараар алсан өвөг гашууга даван туулж чадхааргүй байсан тул оронд нь тархины хагалгаа илгэж бүх оюун санаагаа арчуулахыг илүүд үзжээ. За тэгээд та хэдийн маань заримд нь асуулт байгаа бах тийм. Би ч бас олон жилийн өмнө энэ киног үзчихэд нэлээд олон асуулттай үлдэж байсан. Хамгийн гол асуулт бол мэдээж Тэд үнэхээр доктор Калвиг хэлээд байсан шиг энтхий өвчтөн байсан уу? Эсвэл тэд эрүүл хүнийг өвчтөн болтол нь толгойг нь эргүүлж чадв уу? Хариулт нь гэвэл доктор Калвиг хэлсэн бүхэн үнэн.
Тэдийн үнэхээр Ashcliffe гэх газарт 2 жил хэвдэж буй 67-д хөвчтөн мөн мэнийг нотлох хэд хэдэн зүйл байгаа. За хамгийн ихэнд гэвэл түүний хамтрагчийн дүр жүжиглсэн доктор Шейн байна те. Та санаж байгаа бол анхаарал дээр ирэхэд буугаад сугалж чадахгүй байдаг шүү дээ. Угаасаа тэгээд насаараа эмч хийсэн хүн чинь яаж буутай харьцаж чадах вэ? За хоёр дахь нотлохоо гэвэл манай хүн ус харах болгондоо л биеийн тавгүрхэж толгой нөгдөд байгаа биз. Угаасаа эхнэр нь 3 хүүхдийн цөөрөмж живүүлэн алснаас болоод манай хүн их ус харах болгонд л биеийг арзааж травмаа хөдөлдөг болохоор тэр шүү дээ. За дараагийн нотлохоо. Тэр хоёр арал дээр ирэхэд тентгийн харуулууд хамаг буу шидмээ шагаахад бэлэн их сандарсан зогсож байсан шалтгааны гэвэл манай тэдийн маань маш догшин ааш авиртай өвчтөн байсан болохоор айсан ирэх шүү дээ. За дөрөв дэх нотлохоо. Си тасаг таарсан алзааг чи намайг 7 хоногийн өмнө нохоо шиг зодсон биз дээ гэж хэлдэг дээ. Бас эхнэрийнхэн талаарч маш сайн мэдж байдаг. Манай хүн их догшин авиртай болохоор мань нөхрийг нэвширтлэн зодоод хайцсан байдаг. Тэр агуу таарсан бүсгүй тэгвэл юу юм гэж зарим бодож иж магадгүй. Мань хүн зүгээр л хийм хараад солиорж байгаа нь тэр ихгүй юу? Ямар ч хүн хоолунд уух усгүйгээр тэр агууд удаан тэсгүй штэ. Бас тэр гэрэл замхагт хагалгаа идэг амар юм байдаг гэд байсан ч яг үндэ юу ч байгаагүй. За нэг иймэрхүү киноны төгсгөлд ёстой киноны агуулгыг 100% өөрчилсөн гайхалтай нэг бүтээл байна да. Бас миний анзаараагүй эсвэл дурдаагүй зүйл байж магадгүй. Таад маань бас комментээр оруулаарай, нэлээд сонирхолтой байдсан шүү. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Бас манай сувгийг дэмжих спонсор хайж байгаа шүү. Хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс байвал description хэсэгт болон коммент хэсэгт email хаягаа оруулсан байгаа. За ингээд дараагийн дугаараараа иргэн уулзцгаая guys.